Монголчууд бид хэдхэн хоногийн өмнө арчсан шинэ үндсэн хуулиа баталсныхаа 20 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэл бүхэл эргэж өргөж байгаа асуудлууд бол энэ үндсэн хуулиараа тодорхойлсон суур зарчмын хүрээнд л явагдаж байна л да. Энийг бас хэлчмээр байна. За нөгөө талаас бол бид хөгжил дэвшлийн улсынхаа хувьд бол их онцлог цаг үед байна. Дэлхийн ертөнцийн чиг хандлагч гэсэн тийм байна. Яаж улс орноо түргэн урдастай хөгжүүлэх вэ? Тэхийн тулд салбарууд, аймаг орнуудыг гээд олон асуудал бий л дээ. Энэ цаг үед бол Цогбаатрыг сайдд дэвшүүлж байгаа нь одоо зайлш Цогтбаатрыг эсвэл одоо үнэхээр тэр шалгуурыг давсан хүний нэг л гэж бодож байна. Тэгээ бид монголчууд бид дотроо эвээ хичээж хэл амаа олцож ажилласгаас гадна гадаад ертөнцтэй холбогдож ажиллах үнэхээр шаардлага бий болсон байна гэж. Энэ шалгуурт бас би нийцж байна гэж ингэж бодож байна. Тэр утгаараа бол би дэмжиж байгаа. Тэгээд энэ өмнгийн говьд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай холбогдож танай одоо яамны хүрээнд хийгдэх том ажлууд байна. Тэр тусмаа цаг алдалгүй. Энийг бас би зөрүүд одоо хэлье гэж бодож байна. Манай говьд бол ус эрдэнэ. Тийм учраас юуны өмнө усны асуудал. Говийн бүсэд баригдаж байгаа баригдах уул уурхайн том үйлдвэрүүд, том станцууд энд бол технологийн ус хэрэгтэй. Тийм учраас энд бол Монгол төрийн их зөв зүйтэй бодлого гаргаж байгаа шийдвэр оновчтой алс хэтэй бодсон орон нутгийг бодсон хүмүүсээ сонссон эрдэмтэн мэрэгд нутгийн иргэд энд одоо анхаарч ажиллах ёстой. Ийм учраас одоо говийн бүс нутагт усны их усврыг бий болгох, нэмэлт хайгуул хийх, энэ боломжийг нэмэгдүүлэх, тухайлбал одоо газрын гадаргуугийн усыг говь руу чиглүүлэх ямар боломж нөхцөл байна гэдгийг бас харж үзээсээ судлаасай. Ийм цаг нь болжээ гэдгийг нэгдүгээрт хэлье. За хоёрдугаарт нь бол уулуурхай үйлдвэрлэл явагдаж байгаа том бүтээн байгуулалт хийгдэж байгаа газарт энэ байгаль орчны асуудлууд хурцаар тавигддаг л да. Тийм учраас жинхэнэ энд бол нэг тийм төрөө улс орноо тэр ард түмнээ бодсон стол нэг тийм зөв бодлого хэрэгтэй байгаамаа. Тийм бодлого бас зарим талаар дутагдаж хууль дүрмийн дагуу хийгдэх ёстой ажил цаг хугацаанд хийгдэхгүй удаашрч байгаа нь бол ялангуяа нутгийн ард иргэдийг бухимдуулж тэрч байтугай энэ улс орны эдийн засгийг авч явах тулгымдсан олон асуудлуудыг шийдэх том төслүүдийн ач холбогдлыг бууруулж болзошгүй байгааг одоо шинээр томилогдох сайд маань анхаарч ингэж ажилласаа гэж бодож байна. Төгсгөлд нь говьд цөлжилт явагдаж байна. Ус хуурдаж байна. Ийм учраас энэ үйл явцыг, энэ цөлжилтийн үйл явцыг одоо зогсоох, аль болохоор одоо тогтоох асуудал. За тэгээд бол энэ ялангуяа цөлжилт байгаль орчны асуудалд бол гадаад харилцаа чухал доо. Энд бол бид гарцаагүй л одоо гадаад орны дэмжлэг тусалцаа туршлах хэрэгтэй. За ингээд